Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст. Хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг пресс подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор соёлын гавьяа цэцгэлтэн, сэтгүүлч, хэвлэлийн хүрээлэнгийн Ахмад багш Найдын сүрэнгийн Даримаа урагтаа оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Та нартаа бас өнөөдрийн мэнд хүргэе. За, багшаасаа асуух хамгийн ихний асуулт бол яагаад сэтгүүлч болсон бэ? Энэ мэргэжлийг яагаад эзэмшив? Яагаад дурлав? За би бол хөдөөгийн Говь нутгийн хөдөөгийн дунд сургуулийн сурагч байх үеэсээ сонин гэдэг мэдээллийн хэвлэлтэй танилцсан юм аа. Гэхдээ үннийг хэлэхэд тэр үед бол би сэтгүүлч гэд мэргэжил байдгийг ч мэдэхгүй. Харин тэр сонинтой танилцсан түүх манд намайг одоо энэ юу руу хөтлсөн юм л да. За тэр ямар учиртай вэ гэхээр манай сургуульд сурагчдын хороо гэж ажилладаг. Тэр сурагчдын хорооны гишүүд ээлжээр захирлын өрөөнд ороо суугаад 8-15-аас явдаг Москвагаас монгол хэлээр явдаг нэвтрүүлэг үзээд тэр нэвтрүүлгийн тухай мэдээллийг маргааш нь сургуулийнхаа мэдээллийн самбарт тавьдаг байсан. Тэгээ миний тэр жижиг хийсэн ороо буюу 1966 оны 4 сарын 12-ны өдөр тэр Москвагийн нэвтрүүлгээр Юрий Гагарин гэдэг хүн сансарт ниссэн тухай мэдээ яваад тэгээ одоо тэрийг их сэтгэл догдолж хүлээж аваад сансар гэдгээ ч бас ойлгохгүй байсан ч гэсэн ямар ч байсан тэр үед чинь сансарч гэж ярьдаг окторгой гэж ярьдаг байсан. Тэгээ окторгойд нисэн гэхдээ тэгээд ингээ манай говийн чинь хавар нэг талбун сайхан л да. Тэгэл ингээл 8 өнгөрөг олиусуулаад ингээ захирлын өрөөгөөс гараад явж исэн чинь ингээл сайхан цэлмэг одоо тэгэл тэр одод ингээд төгөлцсөн үед нөгөө тэр хөвлөг нь хаана нэг Гагарин хаана нисэж явж байгаа бол гэсэн шүү юм бодоол. Тэгээд тэр өдөр тэр шөндөөл бид нэг окторгоо анхны пенер гэдэг шүлэг бичээд тэгээ өглөө маргааш нөгөө тэр нэг мэдээгээ тавихтаа тэр шүлэг шүү юм хамт тавьчихгүй юу. Тэгсэн чинь манай уран зохиолын багш намайг дуудаад жаахан айсэгээл оцсон чинь за нөхөр энэ шүлэг чинь болчихжээ хоо гэл нэг хоёр үг засаж өгөөд за энэ чинь пенер үнэн сонд явуулнаа гэл. Тэгээ би ангийнхаа одоо хамгийн гоё бичдэг Адам хамд гэдэг хүүхдэр нөгөөдгийн гоё хуулуулж бичүүлээл пенер үнэсэнд явуулсан. Тэгээд сонд явуулсан тэр үед ямар одоо гихтэй адилхан энэ интернет гар утас гэж байх штэ. Тэгээд битүүдээл нөгөө сонин хараад ингээд шуудан гар юуныхаа сумын холбоогоор эргээд байдаг. Тэгсэн чинь 4 сарын 26-ны өдрийн пенер үнэн сонд миний шүлэг окторгоо анхны пенер гэдэг шүлэг маань хэвлэгдээд тэгэж би сонин гэдэг мэдээллийн хэвлэлтэй анх танилцсан. За тэрнээс бас багш үүрэг өгөөл. За чи одоо сургууль дээрээ болсон энэ чухал үйл явдлуудыг юу яа бичиж аймгийн улаан төгс сонд бичигдэг. Тэгэл бичдэг. Тэгэл 10-аад юм явуулахад нэг 2 л гарна шүү дээ тэр чинь тийм. Тэгээ би ч одоо тэгэл сонин уншигч болж байгаа. Пенерийн сониндоо бас өөрөө сайн дураараа багш хэдийсэн хэлээгүй юм бичээд явуулчихна. Тэгээ зарим нь гарна зарим нь гарахгүй. Тэгээ би тэрнээс хойш ер нь бол пенерийн сонин нэлээ юм бичиж байгаад тэгээ миний уяачин охин гэдэг өгүүлдэг пенерийн үнэн сонины 68 оны шагнал хүртээд үдэлт гэдэг туужаа би 10 дугаар ангид байж захтан залгамж сэтгүүл төвлүүлээд тэгээ надад бол нэг төрсэн сэтгэл юу гэхээр би өөрийгөө зохиолч болно гэж тэр үед би сэтгүүлч гэж бидэхгүй л дээ. Тэгтээ аймгийн залуу зохиолчдын дугуйланд явдаг аймгийн улаан төгс сонины идэвхтэн сурвалжлагч гэсэн үнэлэг аваад тэгээ идэвхтэн сурвалжлагчдыг үнэлэг аваад ингээд байжсэн чинь тэр үеийн Батмөнх гэдэг хүн надад сонины эрхлэгч хэлсэн байхгүй. За чи одоо ингээд сайн сэтгүүлч болно шүү гэж. Би тэгээ бүр чадчих жоохон би өөрөө сэтгүүлч гэж мэдэхгүй зохиолч болно л гэж бодож явсан юм чинь тэгээ ер нь тэрнээс хойш л за сэтгүүлч гэж мэргэжил байдсан байх гэж бодоол тэгээ оюутан байх үед одоо пенерийн сонинтой хон энэ юунд ирж уулзалдаад редакц дээр нийлж уулзалдаад гай туугаа одоо жан шагдургайгаа том зохиолч нартай уулзаад өөрийгөө танилцуулаад нөгөө дундговын Даримаа чинь энэ байна гэд надад нэг уруу хайрлсан. Тэгээд би юуны багшийн дэд сургуулийн оюутан байж байхдаа пенер үнсэн идэвхтэн сурвалжлагч үнэлэг аваад зарим нэгэн бас үйл явдалд дайшлагдаж мэдээ бичдэг болсон. Ингэж л би одоо сэтгүүл зүйтэй холбогдсон тэрнээс хойш одоо 60 хэдэн жил болж байна да. Яг сэтгүүлчийн одоо үнэлэг авч ажилласан жил бол 1970 онд улсын багшийн дэд сургуулийн орос хэлний анги төгссөн багшлаагүй шууд пенерийн сонинд сурвалжлагч ажиллаж ингэж одоо 5 жил яг сэтгүүлчийн гал тогоонд ажиллаж байна. Мэдээллийн хэрэгсэлтэй холбогдсон бол 63 жил болж байгаа. За тэгэхээр таны энэ сэтгүүл зүйн салбарт гал тогоонд орж ирсэн 55 жилийн туршлага дээрээс
үндэслэж асуумаар байна. Ямар томоохон ажил алба хариуцж ажиллажээ. За яг би бол энэ мэдээллийн хэрэгслээр сонин гэдэг мэдээллийн хэрэгслээр дамжлаа л да. Тийм тэгэхээр ПНР-ийн үнэн сониндоо бол эхлээл одоо утга зохиолын ажилласан сэтгүүл сурвалжлагч гэдэг ажилд орсон. 2 жил тэгээд тэр нэг 2 жил ажиллаж байгаад намайг нэг тухайн үед чи орос хэлтэй хүн үнэнд ордог цаг байлаа шүү дээ. Консуматын дээд сургуулийн сэтгүүлч ангид явуулсан намайг. Тэгээд би 2 жил хагас тэр үед чи 2 жил нэг бакалавр өнөөгийн ойлголтоор бакалавртай улсуудыг аваад ингээ 2 жил болоод дахин бакалавр олгодог тийм сургалт. Тэгээд консуматын дээд сургуулийн сэтгүүлч ангид очиод тухайн үеийн зөвлөлт толгойд улсын одоо тэр 15 улсын сонин хэвлэлийн дандаа хариултаа нарийн бичиг дараанаар яажсэн юм байна лээ. Иржсэн юм байна лээ. Би ганц Монгол ангид ингээд 20 зургуулаас оролцож тэндээс сэтгүүлчийн мэргэжлээ авсан. Тэгээд энэ ажилласан хугацаанд сонин гэдэг мэдээллийн хэрэгслийн бол бүх албаг ашиж үзсэн те. Утга зохиолын ажилтан байсан, тусгай сурвалжлагч дүгнэлтийн өвчлөж үзлээ, хэлтсийн эрхлэгч байлаа. ПНР үнэн сонин хариултаа нарийн бичгийн дараагаар 11 жил ажилласан. Дараа нь спортын мэдээ сонинд эрхлэгч нь болсон. Дараа нь үнэн сонинд очсон. Үнэн сонинд байж байхдаа мөн одоо хэлтсийн эрхлэгч коллегийн гишүүн болж ажиллаж исэн. Тэгээд энэ шинэ нийгмийн шинэ байгууллага хэвлэлийн хүрээлэн гэдэг энэ мэдээллийн одоо цаашин салбар нэгтгэхэд манай инкод захирал намайг одоо урьж энэ юунд ирсэн. Энэ нэг жилийн ойгоор би ирж ажилласан юм. Тийм л төгтэй. Тэгэхээр ингэж асаана. Та тэгэхээр ингэж төдийгөөс өнөөдрийг хүртэлх сэтгүүл зүйн салбарын доторх бүх зүйлийг ингээ мэдж байгаа, ажиглаж байгаа, хэлж ярих, санаа оноо зөвлөх зүйл зөндөө байгаахаа сүүлийн үед манай сэтгүүл зүйн гал тогоо сэтгүүлчид маань их шүүмжлэл дагуулах болсон. Таны хувьд яг мэргэжлийн сэтгүүлчийн хувьд яг ямар асуудал байгаад байна? Юун дээр бид алдаад байна? Тэгэхээр энэ бидний ажиллаж исэн цаг үе өнөөгийн одоо сэтгүүлчтэй ажиллаж цаг үе хоёр бол өдөр шөнө нэгдүгээрт өөр юм. За бидэнд бол яг харьцангуй бүх зүйлийг одоо өөрийн биеэр гүйцэтгэх нь хэцүү байсан ч гэсэн чиглэл тодорхой байсан юм. Одоо яг нөгөө одоо бид нар чинь тухайн үед чинь хэвлэл мэдээлэл бол намын одоо үзэл сурталчилын дайчин зэвсэг одоо ард түмнийг ухуулан синхруулах гэсэн тийм л үүрэгтэй байлаа шүү дээ. Тийм учраас бидэнд бол харьцангуй бас чиглэл тодорхой байсан. Өнөөгийн энэ олон уургалж үзэл дээдэлсэн нийгмийн энэ олон намын үзэл сурталтаа энэ хүмүүсийн үзэл бодол янз бүр өнөөсөө ийм нөхцөл сэтгүүлчд бол бас ажиллахад төгтөл байдаг байх. Тэгэхдээ сэтгүүлч ямар ч салбарт хязгаарч байсан нэг л чухал луужин байгаа. Тэр бол яг гэхээр үннийг одоо бичих, үннийг хэлэх ард түмэнд бол үннийг л хэлэх энэ үүрэг нь бол хэвээрээ байгаа юм. Яг хүргэдэг арга нь бол янз янз л байна л да. Хоёрдугаарт өнөөгийн сэтгүүлчид яагаад одоо жах нэр хүн тааруу болов гэдэг асуудал ер нь бол ингээд энэ тэнд явж байхад танай сэтгүүлчид гэдэг одоо дайрч хэлэгч хүн байна, санаа зовоод хэлэгч хүн байна. Янз одоо энэ нөхөр юу гэж бодож явдаг юм чи туршмаагаар асуудагч хүн байдаг. Тэнд бол яг аль нь ч байсан миний сэтгэлийг эмзэглүүлдэг. Тийм ээ. Тэгтээ яагаад гэвэл эн чинь миний гал тоо. Энэ дотор чинь одоо миний 200 гаруй шав ажиллаж байгаа. Энд одоо би чинь бас 20 жилийн сэтгүүл зүйн салбарт багшилсан хүний хувьд тийм. Тэгээ бодхолоор эн чинь яг зүрх зүссэн асуудалтай. Тэгээ миний ажиллаж байгаагаар бодоход бол өнөөдөр яг манай сэтгүүлчдийн яг одоо сэтгүүлчийн хувьд нэгдүгээрт нь би хэлдэг юм сэтгүүлчтэй. Ер нь та нар эхлээд сэтгүүлч гэдэг мэрлээс өмнө өөрөө хүн бай гэж. Хүн бай гэдгийн учир юу юм гэхлээр аливаа нэгэн зүйлд бол хүн дандаа араа боддог, ухаалаг хандах хэрэгтэй. Ухаалаг хандах хэрэгтэй тийм ээ. Үйл явдлыг бичиж хийх нэг хэрэг. Үр дагаврыг одоо өөрөө их л тооцох хэрэгтэй. Нийгэмд миний энэ мэдээ нийгэмд хүрснээрээ нийгэмд ямар ойлголт өгөх юм? Энэ ямар ач холбогдолтой юм гэж. Тийм ээ. За энэ тал дээр би сэтгүүлчдэг жахан дутуу ажиллаж байна. Судалгаа багтаа ажиллаж байна гэж би өөрөө бас шүмжлэлтэй ханддаг. Хоёрдугаарт одоо энэ их өрөнтэй бараантын хорвоод ингэж амьдарч байгаа чинь сэтгүүлчд бас нэг том чухал зүйл юу гэхээр хууль зүйн мэдлэг дутагдж байна. Хууль эрх зүйн мэдлэг. Хүнийг хэлэхэд хэнийг хизээ яаж тэр хүн хэрэгтэн байлаач тэр хүн алдартан байлаач тэр ямар асуудлын хүрээнд одоо яаж вэ? Асуудлын хүрээнээс уг нэг хайтар халиал одоо тийм ээ орон гэр авгаа хүүхдийн одоо оруулаад байх юм тэр бол яг сэтгүүлчийн ёс зүйн хувьд бол тийм их таатай зүйл биш. Энийг бол би хатуу хэлнэ. За нөгөө талаар туршлагагүй байна. Туршлагагүй нь юун дээрээс харагдж байгааг бол
нөгөө хэлгээд би надад чамлтаа санагдсан юм шиг манай сэтгүүлчдийн өөрснөө нөгөө тал бүрийн боловсрал гэдэг юм дутмаг байх юм. Их дутмаг харагддаг. Асуулт асууж байгаа. Асуулт бол яадгүй ухаантай хүнээс ингээд сэтгүүлч хүн чинь нэг ярилцлага авахд чинь нэгдүгээр тухайн хүнийхээ ажил амьдралаас асуудалсан байх хэрэгтэй. Тийм ээ. Хоёрдугаарт асуулт бол тэр хүний дотоод ертөнцийг уудаж гаргах тийм одоо зүйл байхгүй юу? Асуултаар тэр хүний бодлыг магадгүй одоо ингээд чи надаас ингээд асууж яхад би бол нэг бодол болж байгаа шүү дээ. За би юм байна. Гэтэл чиний асуултын дотор бол би өөр юм бас хариулах хэрэгтэй болж байх жишээ. Тийм тэгэхээр асуултаа бол нэгдүгээрт логиктаар олдаасаа бодох хэрэгтэй. Хоёрдугаар тухайн хүний тэр яг тэр хүний бодлыг уудалж гаргах тэр салбарын одоо яг бодлогыг уудалж гаргах тэр талаараа бол манай сэтгүүлчид тийм нэг жижүүрийн хэдэн асуулт тавьдаг. Энэ бол жаахан хоцрогдсон. Би ч өөрөө хоцорсон ингэж байж одоо хоцорсон ихэд таашаа юм тийм ээ. Ер нь жаахан мэдлэг боловсрал нэмгэн байна. Тийм нэмгэн байна гэж би хардаг. А хоёрдугаарт нь нэг одоо чих олон хэвлэл мэдээлэлтэй болж ил дээ. Одоо бидний үед бол энэ чинь зөвхөн хэвлэл мэдээлэлтэй хүнээс юм асуухад байд. Ингээд хүнийг ярь дуусаагаа байхад нь хажуугаас нь дайраад асуугаал тэр нэг ёс зүйн талаасаа тийм ээ хандлага талаасаа бодноор зүйл их байх юм аа. Тийм ээ. Тэгээ одоо өнөөдөр яг уу тэр сэтгүүлчдийн нэр хүнд муу байгаа нь яг уу уншигч талаасаа хэрэглэгч талаасаа бид нар тийм үнэлгээ авч байна. Тийм ээ. А зүгээр ерөн сэтгүүл зүйн бүтээл гэдэг бол түүхэн бүтээл шүү. Тийм. Олон жилийн дараагаар одоо ялангуяа цаасан хэвэл багдцсан үед өнөө энэ телевизийн нэвтрүүлэг өнөөгийн энэ юуж байгаа юунууд бол сонины нийтүүд бол түүхэн юм материал болно. Тэр талаас нь одоо бодож за 21-р зууны 2020 оны одоо монголчууд яг ямар аж амьдралтай юу бодож юу сэтгэж юунд тэмүүлж байсан гэдгийг чинь хүн энэ мэдээллийн хэрэгслээс олж авах юм байгаа юм да. Тийм учраас бидний хийж байгаа мэдээллийн өгүүлбэр болгон түүхийн үнэт зүйл гэдэг бодмоор байна. Ингэж бодлохын нэг үндэс бол монгол хэлнийхээ мэдлэгийг нэлээд сайжруулмаар байна. Дэндүү их гадаад үг хэрэгжилж байна. Нөгөө нэг одоо улсуудын ярьж байгаа зүйл бол танай сэтгүүлчид 3 үгийн 2 нь гадаад үгээр хэлж байна гэж ингэж хүмжилж байгаа. Тэгээ гадаад хэл сурна гэдэг муу зүйл биш. А тэгтээ яг үндэсний хэллэлийн нэвтрүүлэг нийтлэл бол үндэснийхээ хэл дээрээ тэр баялаг сайхан одоо үг хэлгээ зохистой хэрэглэх хэрэгтэй юм. Тийм зохистой хэрэглэх хэрэгтэй юм. Гээд ингээ ярил их зүйл байна л да. Тэг нэ. За та яг гол зүйлүүдээс нь сэтгүүлчдээ анхаарах мэдэх ёстой зүйлийн талаар ярьлаа. Тэгвэл энэ нөгөө нэг салбарын нэр хүнд сэтгүүлчдийн нэр хүнд унаа дагаатайгаа холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд юун дээр анхаарах ёстой, юу хийх ёстой юм. За сэтгүүл зүйн сургуулиуд багш судлаачид бас юун дээр анхаарах ёстой юм. Наадах чинь бол одоо би ганцаараа хариулахад бас нэг талаасаа хэцүү асуулт. За нөгөө талаасаа бол яг би сэтгүүл зүйн сургуулиуд багшилж байсан хүн сэтгүүл зүйн гал тоонд олон одоо жил болсон хүний хувьд бас өөрийнхөө нэг санал бодлыг бас хэлчихэд нэг продад очимгүй болов гэж бодож байна. За юу гэхээр энэ сэтгүүлчийн нэр хүндийн асуудал гэдэг хамгийн нэгдүгээрт нь манай сэтгүүлчдийн бие авч байгаа байдлаас харагдаж байгаа юм. Хүнээс асуулт асууж байгаа асуулт одоо ямар хүнтэй яаж харьцах вэ? Жишээлх юм бол одоо улсын их том алдартай том бүхийн дээд одоо ингээл нэг нүцгэн шахуу хоцтой нэг хүүхэн очиж суугаад ярилцлага авбал ямар харагдах вэ? Хаана суух вэ? Өндөр настай хүнтэй асуудал харахтаа хүн чинь бас нэг ёс журмыг мэдээж мэдлэгтэй үлдэр тэр ямар хүнтэй хизээ яаж мэдлэхээ мэдмээр байгаа юм. Тэгэхээр манай сэтгүүлчид өөрснөө хүнтэй харьцах харьцааны үндэснийхээ өв соёлыг бол дээд зэргээр одоо өөрийнхөө үйл ажиллагаанд мөрдөх хэрэгтэй юм. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал одоо ингээд нэг хүнээс асуулт тавьж байхдаа нэг уралцаад байх юм. Нэгнийхээ асуултыг одоо хүлээж гаад дараагийнх нь асуултаа нөгөө асуултнаас нь илүү чанартай тийм асуулт гаргаж асуух. Тийм одоо чадвартай байх хэрэгтэй. Тийм ээ. За 3 дугаарт нь бол одоо ярьж байгаа шүү дээ. Одоо би бол тэрийг судалгаа хийсэн юм алга сэтгүүлчид бол аль нэг хүний аль нэг одоо намын аль нэг улс төрийн хүчний одоо халаасанд орцсон байна гэд. Энэ чинь л одоо их нөгөө энийг чинь юугаар дүгнээд энийг нөгөө хийж байгаа бүтээлээр нь усууд дүгнээд энэ хүн одоо Дарима гэдэг хүн өчигдөр юу ярьж байсан, юу бичиж байсан, маргааш юу бичиж байна уу? Миний ч уншигчид бол маш нарийн шүүж шít. Энэ үнэхээр одоо тулхтай хүн үү? Энэ хүн үнэхээр хүний төлөө явж чадж гин үү? Эсвэл энэ хүний хэлсэн үгийг одоо давтаа дуугараад байна уу гэдгийг ч юм. Тийм учраас сэтгүүлчдэд өөрийн гэсэн бодол, зорилго, тэмүүлэл
байх хэрэгтэй. Зорилгоо хэрэгжүүлэхэд өөрийн одоо тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл шаардлагатай. 3 дугаарт нь бусдын нүдэнд явж байгаа ажиллаж байгаа улсууд хэн ч байслаа гэсэн өөрийгөө бие авч явж байгаа байдал, олон түмнүүдэнд бие авч явж байгаа байдал, тэгээ яриа, хэл ярианы соёл, хувцаслалт энэ бүхэн чинь хамаагүй зүйл биш. Энэ чинь сэтгүүлчийн ёстой тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хүчин зүйл. За сэтгүүлчийн сургуулиудын хувьд л одоо би яг сургууль болгонд өөрийн хөтөлбөр байгаа бах. Өөрийн одоо ерөн тэгтээ ямар ч сургууль байлаа гэсэн тэр сэтгүүлчдийг бол сэтгүүлчл бол бэлдэх ёстой шүү дээ. Тийм сэтгүүлчл бол бэлд. Тэгэхээр сэтгүүлчүнд юу байдг юм гэхээр би тэр байсан. Үнийг мэдээлдэг, юмыг бол их тодорхой одоо баримтан дээр түшгэлж ярьдаг, тийм ээ. А яг нарийн дээр бол сэтгүүлч бол өөрөө ард түмнийхэн төлөө үйлчилдэг. Тэрний мэдээлэл бол ард түмний л хүрхч байх тийм л юм гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр энэ бүгдийг чинь одоо сайжруулахын тулд манай сэтгүүлчийн сургуулиудаас хоорондоо нэлээд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тийм ээ. Холбогддог л байх л да бид ямар мэдэх биш тийм ээ. Тийм л зүйлийг хэлмээр байна. Тийм. За ингээд удахгүй хэвлэлийн хүрээлэнгийн 30 жилийн ой болно. Та хэвлэлийн хүрээлэнгийн эхнээс нь эхлээд өнөөдрийг хүртэл ингээд хамт байсан хүн. Тэгэхээр яаж анх хэвлэлийн хүрээлэнтэй холбогдов? Ямар түүх вэ? Тийм. За хэвлэлийн хүрээлэн гэдэг байгууллага манай хэвлэлийн хүрээлэн бол шинэ нийгмийн шинэ байгууллага. Урд өмнө Монголын сэтгүүл зүйн салбарт хэвлэлийн хүрээлэн гэж байгуулагдаагүй юм. Тэгээ 1996 оноос эхлээд тийм одоо сураг сонсож байсан. Гоё бид нар үнэн сан ажиллаж байсан. А тэгээд 97 онд нэг ашиг сангадж байна. Нар хэртэлт болоод баахан гадны сэтгүүлчид Монголд ирсэн. Яг тэр үед манай хэвлэлийн хүрээлэн 1 жилийн хойг тэмдэглээд тэгээ инкот нэг өдөр над руу утцсан. Тэгээ инкот бид нар бол яг хуучин биемнээ мэднэ. Утгах царлаас нь тий. Одоо яг хэвлэлийн хүрээлэн үүсгэж байгуулад энэ байранд дөнгөж орсон байсан юм байна лээ л дээ. Тэгээд ингэж яваад за би маш олон хүнтэй уулзаж ярьслаа. Манайд мэдээллийн төв байгуулагдах гэж байгаа. Таныг одоо мэдээллийн төвд ирж ажиллахыг одоо би урьж байна гэсэн. Тэгээ би ч бас сонсоол байхад бол ер нь нөгөө бидний чинь нөгөө ажилдаг арга барил, бидний чинь нөгөө сэтгүүл зүйн мэдлэг чадварыг бас шинжлэх хэрэгтэй гэдэг нь ойлгогдчихсэн цаг үе шүү дээ. Бид бас өөрснөө шинжлэхтэй байсан. Одоо ягаад гэвэл намын үндэс судлалын зэвсгийг баригчж явж байсан улс чинь одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон түмэнд хүргэдэг юм болохын тулд тэгээ би иж уулзсан. Тэгээд тэр нар хэлтгтийн жилээр чинь одоо Японы хаанч баахан сэтгүүлчид ирээл энэгээр ч ингээл мэдээл хайгаад ингээ явдаг. Тэгээ ингээ ирэхэд тухайн үед хэвлэлийн хүрээлэнд инкот захирал пүрүүт орж небо оюун гэрэл одоо манай утгаасанд ажиллаж байсан юм да. Оюун гэрэл агар одоо Америкт одоо гэж мэрэгчлэн. Тэгээ энэ хэдэн хүн байж байсан. Бадам ханд гэдэг надад эвлийн тооронд амт ажиллаж байсан, гадаад харьцаж байсан хүн энэ хэдээсэн. Тэгээ Бадам ханд маань нөгөө ингээд өөр ажиллаж хэлчих болоод тэгээд тэр мэдээллийн төв байгуулах болоод тэгэж анх инкот захирлын урилгаар ирсэн. За тэгээд энэ мэдээллийн төв бол бас Монголд шинэ төв. А яагаад гэвэл олон нийтийн дуу хоолойг одоо юу яах төлөөллийг нийтэд хүргэдэг юм. Хуучин бол яг хэвлэлийн баг хурал гэдэг нь намын төв хорондоо хийдэг байсан л да. Тэгэхээр тэн дандаа сонины удирдах ажилтнууд очиж одоо үүрэг даалгавар авах хэлбэрээр тэгээ мэдээлэл авдаг тийм л байхгүй юу. За энэ хэвлэлийн одоо манай энэ мэдээллийн төв маань тэгэж анх одоо би ороод тэгээд анхныхаа одоо хэвлэлийн багварлаг хийсэн. Анхны хэвлэлийн багварлаг бол яг надаас өмнө Бадам ханд маань зохион байгуулад багванд ерөнхийлөгчийг авчираад хийж хэлсэн байлээ. Тэгэл ер нь дараагаар нь эхлээл нэг тэр нар хэрдэлтэй нэг асуудлаас болоод ингээл хэвлэлийн байгууллагыг гэдэгсэн. За энэ мэдээллийн төв бол олон нийтэд зориулсан гэдэг утгаараа энэ Монголд анхных юм аа. Тэгээд тэрний дараагаар бол одоо мэдээлэл манай зууны мэдээ сонирч байдаг юм уу? Тэрний сонингод олон газар мэднэ болгоцсон. Тэгээд энэний гол онцлог нь одоо юу байсан бэ гэхлээр олон түмний төлөөллийг яг үгийг хэлүүлдэг. Нөгөө үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрхчлээ гэдгийг ч л одоо жинхэнэ утгаар нь одоо олон түмэнд илүүлэх юм үүрэг бүхий гэж ингэж одоо яасан. Тэгээ манай хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвчин бол тухайн үедээ ганцаараа ажилдаг байсан л да. Тэгэл хожимдоо бол ингээд тэндгүй мэдээллийн төвөд гаргацсан. Тэр хэвлэлийн байгуурал хийж байхад сонин тохиолдолд их гардаг байсан. За жишээлх юм бол Эрдэнэт үйлдвэрийн дарга Отгон бэлэг Яруу найрагч Ташвалбар хоёрыг
хэвлийн багварлыг гэдэг ингээд зарсан чинь мэдээллийн төв дүүрээд дараагаар нь бид нар захирлын өрөөнөөс сандал тавиад тэгээд зөндөө хүн зогсоод зарим нь коридор зогсоод хэвлийн багварл хийж ирсэн. Нэг юм төгвөө. Тэгэхээр бол тэр хэнийг яах вэ гэдэг хоёрдугаарт нь миний одоо хувьд бас санаачлаа хийж байсан зүйлгээр нь дандаа ингэ хотын төвийн дарганаар биш тийм ээ. Увс аймгаас нэг малчныг, дархнаас нэг сурагчийг өмнө говьоос юулчүүлээ 4-5 аймагаас төлөөллөөр мэдээллийн төвд бас хийдгэж хурал хийдгэж байсан. Энэ бол яг үгээр жинхэнэ нөгөө олон түмний төлөөлөл юм. Нэгдүгээр. За 3-дугаарт нь бол яг үгээр энэ мэдээллийн төв ингээ байгуулагдаад манай алдарч одоо нэгт сэтгүүлч төдөө дарга байна одоо хуучин бид нар хамт ажиллаж исэн боллоо төдөө даргаагаа орсон төдөө дарга тэгэхэд ардын урамцгал юу авчаад манай мэдээллийн төвийг бол маш гоё үнэлсэн. Жинхэнэ олон түмэнд зориулсан олон түмний үг хэлэг хэвлэн нийтлэг хэрэгжүүлэг бодит тутгаар нь хэрэгжүүлэх мэдээллийн төвийг энэ хэвлийн хүрээлэн гэдэг байгууллага одоо анх Монгол бий болгосонд үнэн талархаж байна гэж хэлсэн. За одоо тэр хүний тэр үг болбол тухайн үед одоо бидний ингэр дээр л одоо одон хадсантай адил тийм сайхан өгч байсан. Тэгээд яг уу тэр чин нам ян бүрийн намын төлөөлөл пүүс кампани гадна дотоодын одоо жочид энэ төр зөндөө олон хүнийг одоо бид нар үйлч хийлгэдэг гэсэн. Жишээлх юм бол одоо нэг Египтийн тэр өмтөн айл файдаг энэ эрхтэн би бас хөөцөлцөөр явж энэ хэвлийн багварлан хийлгэж ирсэн. Тэгээд тэр хүн нэг ирэхэд нэг сонин тохиолдол болсон. Ягаад гэвэл манай хэвлийн хүрээлэн ингээд засвар хийжсэн энэ урд талдаа. Тэгээд ингээ ардлаар нь яхагцсан урд өдөр намын төв хорооноос усууд ирчихэд энэ газар ийм газараар чи одоо ингээд гадаадын жочоор оруулах гэлээ гэдэг. Тэгээд гүй яг тэр чи хэвлийн багварлалдаа л ирж байгаа шүү дээ тэр хүн чинь гээл. Тэгээд яг энэ ард талын хаалгаар авсан юм. Энэ яага тэр хүнийг. Тэгээд ирээ тэр хүн iPad жингээ хорол хийгээд өнөөдөр би жинхэнэ ажил нь өрнөж байгаа байгууллагаар орж ирлээ. Яагаад гэвэл энэ байгууллага засвартай байгаа нь харагдаж байна. Тэгтээ ажил нь явж байгаа юм байна гэх. Тэгээд хүн юмыг ажиглана гэдэг тийм нарийн байдгийн бай. Тийм ээ. Тэгээ харин бүр намайг одоо нөгөө асууртай газар хүн авлаа гэж одоо би чинь сүлд нэг яах юм дуулах байх гэж бодсон чинь арай аль бай тэгэд үнэлсэн баг. Жинхэнэ ингээд ажил нь засвар нь явагдаад энэгээ мэдээлэл явагдаад эн чинь ажил амьдрал байхгүй юу гэж хэлж байсан. Бас нэг тийм сонин дурсан зүйл гэх мэтлэнгээр маш олон хүнийг энд одоо би чинь өөрийнхөө чадах мэд хэмжээгээр төрийн шагналтай бүх зохиолчдыг, төрийн шагналтай бүх урлагийнхныг одоо та нар мэднэ тийм улсуудыг авчираад хэвлийн багварл хийдэгдэг оюутнуудтайгаа уулзуулчихдаг л байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрэн чинь бол яг л нэг одон жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан энэ улаан өрн манаас хэрэг болно шүү дээ тэр чинь тийм ээ. Бас ингээ ярихлаар бол хэнч бас нэг актер зүрхэд татгалзахгүй. За дармаа ярьж яана гэж ингээ үеийнхнийг ангуй ахмад одоо бадарч байгаа хин байдгийг бол дармаа дүүн ярьж яана гэж бас аргадаал ярина шүү дээ. Тэгээд төдөө дарааг авчираад турал хийлгэхэд сансрын нөхцөлчгөр аргичаа энэ төр бол одоо ер нь тухайн үеийнхэн гол улсуудыг хуулийн бавар хийлгэжсэн дээ. Манай Кукшузан Батбаяр Японоос дандаа уулздаг. За маргааш онгоцоор очино. Нөгөө тэр хэвлийн багварлын гэдэг. Тиймэрхүү энэ тэр одоо надад энд ажиллаж исэн тэр эргээд ботход мэдээллийн төвд ажиллаж байхдаа маш их олон хүнтэй танилцсан. Ийм сайхан дорсон ч биш шүү. За тэгвэл хэвлийн хүрээлэнгийн хувьд Монголын сэтгүүл зүйд ямар томоохон хувь нэмэр оруулсан гэж та дүгнэдэг вэ? За би түрүү нэг тухалдуудад өнгөрсөн. Ягаад гэвэл хэвлийн хүрээлэн гэдэг бол энэ шинэ нийгмийн шинэ байгууллага гэж. За нэгдүгээрт нь хамгийн нэгдүгээрт нь бол энэ Монголын сэтгүүл зүйд түүхэнд хүрээлэн энэ сэтгүүл зүйнхэн одоо ажил үйлчлэгийг одоо ингэж энэ чинь сургалт судалгааны байгууллага гэж гол утаа шүү дээ. Үндсэн чиглэл нь. Тэгэхээр тэгс судалгаа хийдэг. Тэгээд одоо яг сэтгүүлчд зориулсан байнгын сургалт явуулдаг тийм юм болом байгаагүй л дээ. Яг бид нар тухайн үед намын дээг сургалт дээр төр курс мөрс сууж ил байсан. Тэгтээ тэр чинь 1 жилд 2 жилд ч юм уу тэгж ил явахаас энэ тэрдгээр юм бол яг сэтгүүл зүйн гал тогоонд сургалт судалгааны байгууллага гэж ийм ихтэй хэвлийн хүрээлэн гэдэг шинэ байгууллага байгуулагдсан бол энэ шинэ нийгмийн шинэ байгууллага нэгдүгээр. За хоёрдугаарт нь манай хэвлийн хүрээлэн гин одоо сургалтын арга барил бол Монголдо боловсролын салбартаа нэм тэргүүний шинэ зүйл. Ягаад бол давлага давмгайсан аргаар сургана гэдэг бол тухайн үед цөөхөн хүний амнаас гардаг байсан. Заримдаа энэ тухай очоо ярихлаар хүн энэ нөхөр ер нь юу яриад байна уу? Юу ярьж байгаа юм гэх маягтай хүлээж авах утгаар тийм сэтгэл зүйн төвшөнд байхад манай хэвлийн хүрээлэнгийн сургалт бол та нарыг ч одоо сурах гэд хийнгээ суралцгаар гэдэг сургаж байгаа үстэй тийм ээ. Ингэж одоо байгаас энэгээр бол маш шинэлэг. За цаашлах юм бол хэвлэл мэдээллийн салбар дотор
одоо бас бид нар ч өөрснийх ажлыг бас үнэл дүгндэг нэг юм юутай болсон хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны одоо төв гэж ярих юм да тийм ээ нэг байсан. За анхны одоо интернет сэтгүүлчид зориулсан интернет төв бол манай хэвлэлийн хүрээлэн дээр байгуулагдсан юм. Анхны сэтгүүлчид зориулсан мэргэжлийн номын сан бол хэвлэлийн хүрээлэн дээр байгуулагдсан юм. Ингээд хэвлэлийн хүрээлэн бол Монголын одоо шинэ үеийн сэтгүүл зүг гэж ярих юм уу? Эсвэл одоо чөлөөт хэвлэл мэдээлэл үүсгэхэд олон зүйлийг санаачилж хэрэгжүүлсэн юм байгууллага гэсэн. Та тэгэхээр найз хэвлэлийн хүрээлэнгийн тухайн үеийн хамтран ажиллаж байсан багш, найз нөхөд хамтран тэтгэгчтэйгээ ямар түүхийг бүтээв? Одоо сонирхуулах, хөгжилтэй, дурсамжтай, сургамжтай түүх заалцааж. Зөндөө. За би түрүү хэлсэн. За манай Пүрэв доржид нэгтлэн байсан. Одоо нас нь одоо 80 мөлий хол гарчлаа шүү дээ. Манай Пүрэв дорж бол нэгтлэн бол маш хөнгөн. Тэгээ ерөөсөн бүх хүн л үйлчилж яадаг юм хүн байсан байхгүй юу. Тэгээд тэн дээр гол санаа нь юу вэ гэхээр одоо манай хэвлэлийн хүрээлэнгийн одоо нийт оюутан тэгэхэд манай сургууль байгуулагдсан байсан шүү дээ. Нийт энэ одоо 3 давхартайгаа бүх хүмүүсүүд 80% нь эмэгтэйчүүд ч гэсэн зүү утас байна уу гэдэг хөлтөр Пүрэв доржоогоос асуудаг гэж. Тэр үг одоо надад өнөөдөр гэд миний санаанд явж байна. Тэр бол маш гоё дүрслэл, маш үнэн зүйл. Нэгдүгээр тий. За манай ингээд бодоход за манайх ч өөр ингэсэн одоо ажилчдаа зориулсан хоолны газартай байсан. Олон сайхан тоглогч нар бас ажиллаж байсан тийм ээ. Тэнд одоо тэр хэлэхдээ дараагаар нь манайх чинь нээлттэй нийгэм хүрээлэн гэдэг баха. Нус Орсон сангийн тусламжтайгаар анхны одоо сэтгүүлчтэй зориулсан интернет одоо төв байгуулсан. Тэнд бол манай Балжид Нандан Заяа гэдэг хоёр багш ажиллаж байсан. Тэгээ сүүлд нь бид нар чинь дэвшээд бас өөр байгууллагад яваад өгсөн нэг тийм юм би. За 3 дугаарт нь бол яг хөглөөр жинхэнэ мэрэгжлийн багаар ажилладаг багш нарын багийг бий болгосон сургалтандаа. Бид одоо нэг хичээл заах гээд орохдоо бол яг хөглөөр би ингээд эхлээд өрнөгийг орчин хэлнэ. Батчаруул багш бол дараа одоо гол хэл зүүн талаас нь ярина. Нөгөө нэг багш бол одоо баримт гэж юу юм гэдгийг нэрдэг ч юм уу. Ингээд багаар ажилладаг тэр барууны сэтгүүл зүйн системийг манайх болон гэж яасан. За энд чинь манай 7 багш нар үлдээ. Батчаруул багш байна, Нод Сүрэн багш байна, Нэг Цэцэг, манай оюунаа захирал байна. Тэгээд хэн 39 гээд одоо багш байж исэн тийм ээ. Гэх зэрэгээр олон багш нар байж исэн. Хэвлэлийн хүрээлэндээ. За дараагаар нь манайх сургалтандаа зориулсан манай тухайн үеийн сэтгүүлчийн сургуулиуд дотроос сургалтандаа зориулсан телевиз студиуд байсан. Манай оюутнууд телевизийн хичээлээ үзчихэд тэр нөгөө юугаан телевиз өдөр үзсэн хичээлийн орон очиод телевизээр дүрсчүүлээд ингээ хийдэг. Тийм одоо студид бол тухайн үед бол сэтгүүлчийн сургууль байгаагүй л дээ. Би бас нэлээд сургуулиудыг мэднэ. Энийг бол манай яндгийн болдоо хариуцж байсан. Их сайн одоо юутай байж байсан. За тэгээд дэшээ явахлаар багш нарын багийг хэлсэн. Ийшээ ингээ явахлаар анхны одоо нэг мэрэгжлийн номын сан. За тухайн үеийн бүх сонинг аваад ингээ сайхан үдээд ингээ ажиллаж байсан. За энэ дээр бол манай Базар гэ сэтгүүлч доктор л доо. Тэр одоо хийжсэн. Дараагаар нь манай Баярмаа гэд бас сэтгүүлчтэй өөрөө. Эдгээр бол энэ номын сангаа маш сайхан улам баяжуулаад гадна татны мэдээллийн одоо тухайн үед гарч ирсэн сэтгүүл зүйн чиглэлийн л одоо бүх юмар баяжуулж явж ирсэн юм байгаа юм. Ийм байна. За тэгээ мэдээ тэрийг үйлчлэгчдийн одоо манай үйлчлэгч нар одоо баасан хөөгөөж үйлчлэгч байж исэн тийм ээ. Дараа нь чимгээгээл үйлчлэж яжсэн. За манай инкват захирал нэг сонин одоо тийм арга барил бий. Манай инкват захирал бол нэг актер хурал зөвлөгөө хийгээд байхгүй. Өглөө орж ирээд өрөөд орчоод ерөөсөн бүх нь ингээд өрөөгөр нь яваад. За, таримаа гэж ямар асуудал байна? Онц яралтай юу байна гэх ингээд явцдаг. Тэр нэг бас удирдах хүний нэг өвөрмөс арга одоо байсан байх гэж одоо бодож байна. Тийм. Таныг их олон ном сурах бичсэн гэдгийг онцолмоор байна. Тэгэхээр та өөрөө бас ямар гол ном сурах бичиг гаргав тэр тусмаа сэтгүүл зүйд ямар хувь нэмэр оруулсан гэж та өөрөө дүгнэдэг вэ? За яг энэ олон жил тэгээ энэ олон хэвлэл мэдээллийн одоо голцоо сонингоор ингээд дамжаа явхад бол мэдээч хэрэг тухайн үед даалгавар биелүүлэх чиглэлээр ажил үүргийнхээ хуваарийн дагуу бас өөрийнхөө одоо ажилласнаар нийгэмд одоо тулгамж басаад бичүүлэх гэдэг зөндөө бүтээл байдгийн байна. Өнгөрсөн жил би тэр Монголын сэтгүүлчдийн эвлээс оргож байгаа 100 болтын 60 100 надад нэгдээд би энд ярьсан шүү дээ. Тэгэхэд би бас нэг бүтээлүүдээ эргэж харж үзлээ.
Тэгээ мэдээж хэрэг цагийн одоо янз тухайн цагийн бүтээлүүдээр ингэж олон зүйл бичсэн байна. А миний хувьд бол яг би даасан нэг 19 номтой одоо нэг бас иргэжил 30 жилийн хойгоор бас ганц ном гаргана. Тэгээд миний номуудын одоо юу бол энэ л байна л да. Ингээд эгзэгтэй насанд нэгэд миний ном дотор ижил нэртэй 2 ном байгаа. Эгзэгтэй насанд нэг социализмын үед одоо надад тухайн үеийн эдийн засгийн хорооны удирдлагаас даалгаврыг бичүүлж ирсэн хүүхдийн нөгөө шилжилтийн насны онцлогийг харуулсан ном бичгээд. Тэгээ энэ ном нь яг миний хувийн битэл би тухайн үед судалгаа хийж бол бичсэн ном. Дараагаар нь энэ одоо шилжилтийн одоо дөнгөж саяхан нэг зөв Монгол хүүхдгээ төсөл хэрэгжсэн шүү дээ. Тэр үндээс тодорхой хэмээр юугаар бас өргөдөж ажиллаад тэгээд дахиад шилжилтийн насны энэ өнөөгийн үеийн хүүхдүүдийн шилжилтийн насны тухай бичсэн. За энэ намаа би өөрөө болоо тоож байгаа. Яагаад гэвэл энэ цагийн хүүхдүүдэд энэ дээр нэг зүйл ажигласан. Яагаад гэвэл тэр төрүүчийн одоо ном бичиж яхад хүүхдүүдтэй ингээд шилжилт насны хүүхдүүдтэй уулзж хахад би өстой тийм багш болно би ийм болно гэж дандаа тийм сайхан үзэл бүрэлдэхтэй нөгөө л нэг чигийн хүүхдүүд их тийм юутай аав ээжтэй хайртай эх орноо хайрладаг гэсэн. А сая ингээд тэр зөв Монгол хүүхдийн төслийн хүрээнд ингээд хүүхдүүдтэй уулзахад би заримдаа гайхахаар миний бодоогүйг боддог хэрсэн хүүхэд зөндөө байна. Хоёрдугаарт энэ хүүхэд гэдэг энэ ертөнц дотор чи ямар том асуудал тээж явдаг юм бэ хөрхий тий. Зовлонтой бодол тээж байгаа хүүхд зөндөө байна. Ээдрээтэй бодолж байгаа гэж байна. За тэнд хамгийн хэцүү миний сэтгэл эмзүүлсэн яасан олон аав ээж салсан юм бэ? Салсан аав ээжийн хүүхдүүд ямар хэцүү байдаг юм бэ гэдэг би ёстой 16 хүүхэдтэй ингээд ажиллаад тэд нэр эхлээд надад бас итгэхгүйсэн. Тэгээ би яг бас өөрийгөө ингээд танилцуулаад яриад нөгөө хэддэгээс үгэн сонсох гэж одоо жүжиглэх цагтаар жүжиглээд маруужин авч өгтөө маруужин авч гэж байгаад ингээд сонссон. Тэгсэн чинь тэр салсан аав ээжийн хүүхдүүдийг ягаад би бол нулимс туслуулж тэр хүүхдүүдийн яриаг чагнаад тэгээд энэ номыг бичиж гэж бодсон. Эгзэгтэй нас гэдэг 2 дахь ном маань. За чи бол намайг мэдж байгаа би бол улам жилаар бол нэлээ юу яадаг. Та нарыг одоо дандаа улам жил гэж зэмлж ирсэн хүн чинь би. Тэгээ энэ чиглэлээр бол яг хөглөр энэ шин нийгмийн шин ертөнцид ер нь эхлээд миний ажигласан зүйл яг хөглөр гэнтхэн ингээ хуйлраад зах зээл мөнгө гэдэг ингээ явчихлаар үндэсний нэг өв соёл маань хаягдчих гээд байх шиг санагдаад тэгээ би Монгол эрхтэн гарын ном, Монгол эмэгтэй гарын ном, Монгол хүүхдийн гарын ном, Монгол айлын ширээний ном гэдэг ийм 4 ном бичсэн. Тэгээд энэнийг бол би угаасаа өөрөө нэг Монголын удамжилт тэг ёсоор нэг жижигхэн тойл гаргая гэж бодож явсан хүн л дээ их залуугаасаа тэгээд юм цуглуулж байсан. Тэгээ яана зах зээл эхлээл инглээр тэр том тойл хэвлүүлэн чи юу байх вэ нөгөө мөнгө төргөн яах вэ? Тэгээд ингээ задлаад ингээ гаргацсан чинь тэр маань их амжилттай болсон. Мартин амны 3 сарын 2-нд Монгол эмэгтэй номыг гаргасан чинь 3 сарын 21-нд энэ ном дуусч байсан. Ягаад гэвэл цагаа олоо гарцсан. Тэгээд яхан шахаа махаа шинэлдээ тэр чинь. Тэгээд дараагийн жилд нь бүрээсээ сансаар явж гаад Цэргийн баяраас өмнө Монгол эрхтэй хангарын номыг гаргаад хүүхдийн баяраас өмнө 5 сарын 15 гэд Монгол хүүхдийн хангарын номыг гаргаад бас энэ ном гаргах чинь цаг болох хэрэгтэй шүү дээ. Тэгээд ерөөсөө ингээл хэдэн шавнэр одоо ингээл та нарыг гоогаал одоо багшийнхаа номыг яриараа гэл тэгэл дороо дуусдаг тийм номнуудаас нь тэгж байгаа дараагаар нь гадаад байгаа хүүхдүүдээс их загтал ирээд энэ Монгол айлын тухай таны эдийн номыг авлаа гэж ингэж яагаад Монгол айлын тухай та ер нь ингэж яриад байгаа. Бид нар ингээ хэдийгээр гадаад амьдарч байгаа ч гэсэн одоо бид нар бас яг Монгол айл гэдгээ яаж авч явах гэдэг ийм санал олон загтал ирээд тэрний хариу болгоод Монгол айлын ширээний ном гэж бичсэн. За нэг тийм номнууд бичсэн. За тэгээ яг энэ үүндээ судалсаар байгаад ингээл одоо яг өөрийн маань цуглуулсан материал энэ яасан байх бас л гэр бүл зориулаад эдэн нийтээ цай мэдлэг хүндлэх ёсон Монгол айлын шүтэн гэж одоо бурхан гэнтгэл бүгдээрээ бурхан шүтээд эхэлсэн. Гэхдээ айлд ингээд харахад миний ах トゥ чалгаагүй бостой ингэж яг бурханаага нэг юмыг байрлалын дандаа буруу тавьсан. Тэгээд тэрийг зүй ёсоор одоо арчилж чаддгүй юм байдал ажиглаж байсан учраас би тухайн үед л энэ Монголд байсан бүх одоо энэ сум хийдүүдийн дандаа хамба нараас ярилцлага аваад түнэс би бол тэрийг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр судраа хаан тавихын бурхнаа хаан байгуулахын бурхныхаа одоо тэр өмнө ямар зүйл байхын тэр усан тахлаа яаж өрөх юм бүгдийг чинь тэр сайхан эрдэнтэн ламнараас ягаад тэр Монгол айлын шүтэн гэдэг номоо бичсэн. За энэ 3 ганг нийлүүлээд бас Монгол гэр бүлийн юундаа ингэж байгаа. Тэгэхээр гэр бүл зориулсан
Үндсэндээ 7 ном болчих гэнэ. Тийм ном гаргасан. За дараагаар нь ингэж явж байгаад олон жил хөдөөгаадаа яваад олон сайхан ахмад насны хүмүүстэй уулзж байсан. Бас юм тэмдэглээд явдаг. Та нар намайг мэднэ би чинь тэмдэглэхийн их салан хүмүүртлэнгийн тэмдэглэхийн дэвтэрийг өрөөсөн. Тэртээч вэ хаан ч тэмдэглэлийн дэвтэр бол миний үндсэн хогшил байдаг байхгүй юу. Засвар хийгээл хүүхдүүд мөхтөж одоо энэ олон юм арч яах вэ гэдэг. Наа чи надтай хамт зүйл дуусах юм байгаа маа гэл. Ерөөсөн тэр засвар хийж юм уу тэгэж байгаа хамгийн түрүүл би хэдэн тэмдэглэхийн дэвтрийг аваачаал одоо зохистой газар хадгалдаг байна. Тэгээ тэрнийхэн буянгаад амьдрах ухааны 1000 жор гэж ном бичсэн. Тийм за эндээ бол одоо нэг орчин цагийн хүмүүсүүд бас нэг бодож санаж яваасаа гэсэн зүйлээ тийм ээ уламжлалтай шинжилтэй тэгээ улс орнуудын одоо энэ цайны тухай гэхтэл ухаандаа Япон цайнаас дэлхийн бүх улс цай удаг юм байна лээ. Би бүгдийг нь үзээгүй ч гэсэн ер нь. Тэгвэл тэр цайны соёл гэдэг бол маш том соёл байдаг байхгүй юу? Англи тэр цайны соёл яадаг Япон тэрийг ингээ тодорхой хэмжээгээр өөрийнхөө л хэмжээнд судалж ягаад тийм ном бичсэн. За тэгээд одоо сүүлд нь бол та нар мэднэ Монголын уламжлалт аяд төрхөөс гээд энэ бүгдийг багцлаад бас надад чинь гадаад байгаа монголчууд их тусалаад байгаа шүү дээ. Ингээ тийм ном бичээч, юм бичээч гэдэг матер тийм ном бичээд ийм хэд ном байгаа. За нэгэнтээ Монголын сэтгүүлчдийн одоо галтгоонд байгаа юм чинь яг өөрөө багшлаад тэгээд ингээд баясан тэр үедээ та нар мэдж байгаа сэтгүүлчийн мэрэгжлийн ёс зүй гэдэг номыг банк гаргасан шүү дээ Монголд тийм ээ. Одоо энийг харахад бол тэр дутууд бол нэг зүйл бий л дээ. Тэр үед чинь одоо нэг дөнгөж ёс зүй гэдэг юм яригдаж эхэлж байсан цаг үед л тэгээ яг хойно нөгөө сургууль төгсөж байхад хойно сэтгүүлч ангид байхад харин бидэнд ийм хичээл ордог байсан. Тэгээд тэрнээсээ санаа аваад тийм ёс орсон. За дараагаар нь өөрөө насаараа сонины газар ажилласан хүн юм чинь гэж сонины сэтгүүлч гэдэг намаа гаргасан. За тэгээ яг бас өөрийгөө гарахгүй угаасаа зохиолч болно гэж бодож явсан хүн юм чинь сэтгэлээ талдах гэж өөрийнхөө одоо залуу наснаа бичиж байсан тийм ээ. Тэр одоо бөхшөлөг юунуудаа инкетгээд тэр нэг пенерийн зэнд гарч байсан өгүүлэг тууж юу гэдгийг тэр би ч бас 10 жил дэж захтаа жүжиг өчс соёлын ордонд тоглуулад нэрэн 770 төгрөг аваад бас өмнөлхөө баян болж ийл шүү дээ тэр үедээ тэгээ хөдөөнөөс аавгаа дуудаж нөгөө банкнд яг нөгөө хөөхлөө киноны шиг ангийнхаа хоёр том эрэгтэй хөлтөө аавтайгаа хэдүүлээ хожиж 70 төгрөг авах гэж одоо бөө юм бол 70 төгрөгийн наам надад өгөөд ангийнхныгаа өстөд бөөнгөө хэл юмны шүүсээр дайлаад тийч мундаг юм болж ийл шүү дээ тэр сонирхолж байна. Тэгээд сэтгэлээ толдох уу гэж тэр тэмдэглэлийн дэвтэрт байсан одоо юунуудаараа хаягаад Батчаарал багшиг ангуугаад за одоо итгэлтийн юу шиг яхад чамшиг зохиолч хүнд яхад нийттэй байж магадгүй. Гэхдээ энэ би нэг ингэ ном болгочул яах вэ гэсэн. Батчаарал маш дуртай сайхан яаж яасан. А дараагаар нь бас ингэ зах зээлийн үед ингээд энд явсаар гад байхан өгүүлэг бичсэн байснараа бодлын ундраг гэж ингээд ном гаргасан. За гэх зэрэгэл ингээл одоо миний номнууд одоо байж байна. Тийм ээ. Тэрнээс өмнө бол яг нэг эвлийн тураанд ажиллаж байхдаа бас нөцөлтөн бол өсвөрхний дундч гэдэг юм уу тухайн үеийн нэг даалгавраар олцсон хийсэн 2-3 намтай Октябрийн орны өсвөр үе гэж ном бий тийм ээ. Тэгээ одоо яг ямар ч хэсэн би даасан 19 намтай одоо нэгэд төрүүчийн номын нээлтээр надад одоо 21 дарь их бүтээгээрэй гэсэн даалгавар байгаа манай сэтгүүлч нөхтэй. Тэгээ одоо хэвлэл хүрээлгийнхээ 30 жилийн ойд бас тэрийг нэг ганц чиглэлийн ном гаргачихсан гэж бодоод үзчихсэн. Иймэрхүү байна. Тэгээд манай хэвлэлийн хүрээлэн гэдэг энэ байгууллага бол Монголд шинэ нийгмийн шинэ байгууллага. А энэ байгууллагад орж ирсэн. За энэ байгууллагын басууг бол өндөр. Энд бол хэн дуртай хүн гүйж орж ирээд ажилладаг газар биш. Энд гадаад хэлний мэдлэгтэй, гадаад одоо хэлний мэдлэг өндөртэй, ур чадвартай, тодорхой хэмжээний туршлагатай альва нэгэн одоо зүйл бодтой хандах тийм одоо хувь хүний үзэл бодлын хувь билээ төлөвшсөн ийм улсууд энэ өндөр басыг давж орж ирдэг. Энэ манай байгууллагад ажиллаж байгаа хүмүүсүүд бол нэг бол дотроо одоо дэвшээд одоо явдаг нэг бол гадна дотны одоо өмнөхөө сайхан сургуульд явдаг ийтэшээ томилтоор явдаг юм үздэг. Ер нь бол буйны босготой сайхан байгууллага шүү дээ. Миний хувьд бол одоо 29 жилдээ орох гэж штэ тий энэ байгууллагатайгаа энэ байгууллагын нэртэй нэг үе намайг пенерийн сонд би 18 жил ажиллаад намайг пенерийн сонны даримаа гэсэн тийм овогтой болцсон байсан хүн тий одоо сүүлийн үед бол хүн болгон хэвлэлийн хүрээлэнгийн гэдэг маань миний овог болтлоо ингээд надад татансан ийм байгууллага байгаа юм. Тэгээ энэ байгууллагынхаа 30 жилийн одоо ям цаг хугацаа яасан ч хурдан юм дээ. 25 жил болж яхад би бодож ирсэн шүүний нөгөө зан 30 жилийн хойгоор гайвал байх юмсан гэсэн гээд одоо байж л байгаа үстэй. Ийм байна. Ингээд өнөөдөр одоо хэвлэлийн хүрээлэн бидний одоо ажил үйлсийг өргөжлүүлж авч явж байгаа залуу үеийн одоо манай хэвлэлийн хүрээлэнгийнхаа нийт одоо ажилчид
чин сэтгэлээсээ эрүүл энхийг хүсье, ажлын үн дээр амжилт хүсье. Энэ одоо хүн бүхний өөрийнх нь бодож явдаг тэр бодол сэтгэлэн бүтэх болтугай гэж хүсье. Ингээд та бүхэнд баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Сэтгүүл зүйн салбарт хэвлэлийн хүрээлэнд тод мөртөө, тод өнгөтэй явж ирсэнд дахин баярлалаа. Баярлалаа. Таны уран бүтээлд цаашдын амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн яриа. За баярлалаа. Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлал. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүлчийн талаар ярилцъя. Пресс подкаст.